Сайн байцгаана үзэгчдээ Кайф нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. За тэгэхээр бид өнөөдөр Big Bowling төлөвлөрөөс та бүхэнд нэвтрүүлэг хөрж байна. Бидний дэргэд Mix хамтлагийн хоёр залуу зогсож байгаа. Кайф нэвтрүүлэг болохоор олон спортоос гадна хоолонд ер нь хүн юунаас кайф авч болно шүү дээ. Тэр болгоныг бас өөрийн бие дээр мэдрэх гээд зориод байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр бол боулингийн спортыг сонирхон хоёулахнаа явахаар жоохон уйдгартай байж магадгүйгээс сонирхолтой болох үүднээс 2-2-ороо 2 баг болоод тэгээд бооцоотой тоглоно тий. Тэгэхээр гүйли бит хоёр нэг баг болно. Темпо бит хоёр нэг баг болно шүү дээ. Гүйлигийн үед өмнө 3 удаа тоглож исэн боловч эмхтэн хүн тий. Энэ спортны яг нь бөмбөн жоохон хүнд байдаг учраас шидэхэд хэцүү л дээ. Тэгээд темпогийн үед бол анх удаа тоглох гэсэн. Гүйлийн анх биш юм чинь арай илүү давуу болоо гэж одоо би багтаа авчаад байна л дээ. Яг итгэл ингээд амар ингээд итгэлүүд авч аваад баярлаа. Гэхдээ ерөнхийдөө бол спортын хувьд бол би жоохон тийм маравхан тийм таруухан үнэлтэй. Багасаа ер нь бол спортыг хичээлж бараг суудаггүй байсан. Тэгэхээр ерөнхийдөө спортыг хичээл суудаггүй байсан. Би дэврээ хичээл ерөөсөө суудаггүй. Тэгэхээр ерөнхийдөө багтаа жоохон таруухан авцсан байгаа. Гэхдээ яг хөө нэр төрийг бодноо. Тэгээ гайгүй болчих хаа. Ер нь боулингээр өмнө 3 тоглож исэн гэж штэ. Дээд нь хэдэн оноо авчихсан бэ? За тэрийн хэлэл амар ичмэр юм болох хаа. Ерөнхийдөө жоохон барухан. Гэхдээ яг хөө хичээнэ. Тий. Дорож нэг 100 оноо авах юм бол хоёлоо гайг болчихно л да. Энэ хоёр бол нэг 100 бол найдвартай бол аавна гэж би бодлоо. Темпогийн хувьд өмнө боулинг тоглож байгаа хүн бол өөр ямар төрлийн спортоор ч юм уу хичээлдэг. За сагсан бөмбөг хичээлдэг. За жоон анхан болохоос шүү дээ. Тэгээд багасаа сагсыг тоглодог байсан. Тэгээд болон зэрэг мэрэгтэй байсан. Тэгээд одоо нөгөө их сургууль мургалд ороод сагсаа тэгээ хайцсан. Тэгээд одоо тэгтээ хаяа баян заалмал аваад тоглодог. Ер нь боулинг бол сагснаас өөр төрлийн спорт сонирхдаггүй юу? Сагснаас өөр төрлийн спорт нэг усан сэлд сонирхно. Тэгээ ер нь бол нэг олон төрлийн спорт сонирхгүй шүү. Ер нь сонирхгүй юу? Билаар зөвхөн яг зөвхөн цохин гэхдээ нэг сайн байх шүү. Тэгэхээр өнөөдөр Big Bowling төв дээрээс үзэж та бүхэндээ нэвтрүүлгийг бэлтгэн өргөх гэж байна. Өнөөдөр одоо эрт өглөө 10 цаг болж байгаа. Нэвтрүүлэг маань орой гарч байгаа боловч өглөө бид нар бичлэгээ хийсэн. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн тамирчид нь хараахан ирээгүй. Уг нь мэрэгжлийн тамирчдаас яг энэ спортыг хэд алхаад шийдэх ёстой, яаж шийдэх ёстой гэдэг нь уг нь заалгамаар байгаа. Тэгэхээр хэрвээ ирэх юм бол хэдүүлээ тоглолт дундаараа бас заалгаад явчих тийм ээ. Тэгэхээр бид дөрөв бол ерөнхийдөө харахуул тоглоно. Өөрөөсдийнхөө мэдрэмжээр шийдээ тэгээд хамгийн олон оноо авсан. Харин шийдэл нь юу ах вэ? Шагналыг юу ах вэ? Харин юу ах вэ? Шийдэх үлэх юм уу тэгээс хож ицсэн. Шийдэх юм. Бооцоотой байвал зүгээр шүү дээ. За санхүүг шийдчихмээр байсан. Тэ анхуу бол өмнө тэмцээнд ороод зүгээр шидэж бол мэднэ. Гол нь кайф шүү дээ. Нэвтрүүлэг нь өөрөө кайф гэж гол нь кайф байхгүй юу? Тэгтээ бас хожоод байгаас кайф авчмаар л шүү дээ. Шийдгүүлж кайф авч ирснээс. Заярсан Бооцоотой бол шийдэлээ байхгүй ч гэсгүй. Одоо шийдсэн дээр юу голоор нь тийм байхгүй шүү дээ. мартаалах чагч. За тэгвэл юу яа? Энд гарсан тооцоогоо төлнө л гэж яач тийхүү. За тийм. Боулинг чинь нэг шийтгэж чинь 7,800 төгрөг байгаах. Нэг тоглолт чинь нэг хүн 11 шийдэж шүү дээ. Хэрвээ бит хоёр очих юм бол таяр тооцоог хийн. Таяр ожил бит хоёр тооцоогоо хийнэ л гэсэн үг шүү дээ. За ойлгомжтой юу? За Мөнгөтэй явж байгаа бэлэн мөнгөтэй явж байгаа. Бэлэн мөнгө байгаа шүү дээ. Байна. За байна. надад бол бэлэн мөнгө байна шүү дээ. Бид хоёр угаасаа ажин гэж бодоод мөнгөгүй ирсэн байгаа тий. Карт мартанд ч юм уу тий. За ингэж явсан тоглоомоо иртий. Энд нэр өвчтсөн би эхлээ шийднэ. Төгсгөлийн шийдэлтүүд их чухал шийдэлтэй байхгүй тий. Эхний үний оноо муу авсан бол нөхөн шийднэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр сүүлд нь шийдэж байгаа хүмүүс бол нэлээд сайн шийднэ гэсэн үг шүү дээ. Өмнө нь манайхан ч бас сая Азийн аваргаар оролцсон шүү дээ. Энэ боулингоор тий. Тэгэхээр ер нь энэ спорт бас Монголд нэлээд өвжөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэс бас сайн мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Тий. Түрүүн гайгүй шидэд байх шиг өсөд гайгүй байлгүй дээ. За тоглолтоо эхлүүлээ танах. За 6 дугаар зам дээр маах 5 дээр. За амжилт. За амжилт.
мэрэгжлийн хоёр танилцсан авахар болсон. Манай багт бол хаасвран тоглохын бид хоёрыг ерөнхийдөө дасгалжуулаад удирдах явна. Манай багт бол Багсар Жалам гээд багш байгаа. Темпо бид хоёрыг дасгалжуулаад бас явах юм байна. Тэр хоёр тамирчны хувьд бол ерөн CT-КАФ-д оролцдог. Биднийг бодоход олон жил тоглосон мэрэгжлийн төвшний хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь боулинг тоглоход юу чухалчилж үзэх хэрэгтэй вэ? Манай микс хамтлагийн гишүүний хувьд бол ерөөсөө анх удаага барыг тоглож байгаа байхгүй. Тэгэхээр анхаарах зүйлсүүд байна л да. Гуруула нэг баг юм чинь. Анхаарах зүйлсүүд яг хэвээр ер нь тоглохдоо эхлээд шугамаасаа хараад алхалтаа тааруулаад тэгээд шийдэхдээ юу шийдэн дээ. За тэгвэл яг тоглохдоо бол ингээ бид хоёр зааварчилгаа өгөөд бол явчих болох юм шүү дээ. Хэдэн жил боулинг тоглож байна? 2009 оноос хойш тоглож байгаа. 2009 оноос хойш гэдэг чинь 5 жил тийм ээ. Магсар Жалмын хувьд хэдэн жил? 97 оноос хойш тоглож байгаа. 1997. Дээдлийн хэдэн он авчихсан бэ? 97 оноос хойш. 288 он. 288 аа. Маш өндөр оноо авч ирсэн. 267. 267. За тэгэхээр тооцоодоо тоглож байгаа юм л да. Энтхийн нөө тооцоон дээрээ хэрвээ бид гурав очих юм бол энэ гурваар тооцоо хийх байхгүй юу? Энэ тоглолтынхоо тооцоог хийх юм. Энэ гурав очихгүй нь ойлгомжтой юм чинь тийм. Ерөнхийдөө ийм л тооцоотой. Тэр нь хожин гисэн байгаа тийм. Уул яг стандарт чи одоо хэдэн килограмм 70 гарцсан байгаа. Гараагүй шүү дээ. 60 60 хэд. А чи тэгвэл яг стандартаар бол чи 12-оос дээш бөмбөг шидэх хэрэгтэй. 12 номер шүү дээ. Ингээ шийдгээр миний далиад идэг аахгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө гараа хүн шидэхдээ тэгээд далиж юм аа бугуугаар эргүүлээд идэг л да. Тий, тэгэхээр яг шидсний чи юугаар эргэчээд байгаа шүү дээ. Тэрээс шулуухан зүгээр аваачаад шууд чигээр ингээд хайчих хэрэгтэй. Спорт ямар ч юм боулинг тоглож сурхолоо. Сурна шүү дээ. Айгу ер нь бол энэ тийм хэцүү спорт биш л дээ. Broken hearts on the city streets, but I can hear that you're calling me to be the hope, be the light, be the love right now. Боломжийн даан гэснийг Би бас ер нь өөрөө барьж үзээл би чи 11 12-оор шийддэг. Чи барыг тэр 12-оор шийдчихэд болох уу? 9 үлэхтэр наач тий 9 наач эмэгтэй шийддэг зүгээр. Ерөнхийдөө Турхан 9 8 гэдэг маань Тэг бөмбөг чинь бас тоон багасаад ирэхдээ нүхэн бас их нарийнхан болоод байна. яг хуу анх шидэж байгаа хүн бол яг хуу эхний үед бол нэг хөнгөн бөмбөг шидчих чигээ олдог байхгүй. Иймэрхүү эмэгтэй хүн бол нэг 9-оор эхлээд шидэхэд болно. би бас нөгөө өөрийнхөө мэрэгчлийн хэллэг байд юмсан шүү дээ. Бүгдийг нь оноод юу гэж нэрлэв. Страйк. За Одоо үлдэл яах вэ? Хоёр дахь шийдэл юу хийж хоёр дахь эхний хажил дээр хүн цаана үлдэн штэ пин үлдэн те тэрийг хоёр дахьаар авах юм бол спер гэдэг хэлж байгаа. А тэр шидэлт нь болохоор тэр хүний дараагийн шидэлтээс хэдэн пин унахаас шалтгаалж тэр оноо гарч ирнэ. А страйк хийсэн тохиолдолд хүн дараагийн хоёр шидэлт хийсний дараах оноо орж ирнэ. Тэрнгээр ялгаатай хамгийн дээд оноо 300 байдаг дөрөндөө бол Монголд хамгийн дээд оноо нь 299 байгаа. 99 Тий. Ямар хаанхын ямар сон? Сундуужингод одоо энэ ажилдаг залуу байгаа. Аа за. 200 рекорд хэд байт юм бэ магсаа? 300 байна. Дээд оноо нь 300. Боулингээр тоглохоос босод үед ямар ажил хийдэг вэ? Яг үндсэн би бол өөрөө эрчим хүчний байгууллагад ажилладаг. Чөлөө цагаар ингээд боовдаг, гэр бүлэрээр тоглодог, найз нөхдөдтэйгээр тоглодог. Эхний шидэлт хийх өмнө хүн заавал алхаагаа зөв тохируулах хэрэгтэй. За. Хамгийн түрүүнд хүн одоо цэгээс жишээлбэл энэ дээр бүгдэн дээр цэг байж байгаа. Энэ том цэг байгаа, энд байна. Тэр голд байна. Тэр уучлал сум байна тий. Тэгэхээр хүн анх шидэж байгаа хүн бол энэ шодон шиднэ. Шодон шидэхин тулд хүн бөмбөгөө ингэж өрөө. За. Ингэж өчөөд энэ цэг байна шүү дээ. Энэ цэг дээр чиний гар таарч хэвчээ байхгүй юу? Энэ цэг дээр. Энэ цэгээ хараад баруун талаас хүн алхахдаа баруун хөлнөөсөө 30-аас 30 см орчим алхах нь. 1 2 3 юм уу?
Үгүй тэгэхээр Заавал яг за барилт яг юм за. байх хэрэгтэй тийм. Яа гэсэн баг хиндээс ингээ за ингээ бариад Одоо баруун талаас алах нь за. Хүн яг намайг дуурайгаад болохоор за. заавал хиндээс авах. Тий. Хүн өөрөө хэмжээнээс шалтгаална. Хүн бас нэг тодорхой хэмжээний заавал хэрэгд бас байхгүй. Хүн анх яаж шидэн тий. Тэр темперэд шидээ сурчвал бас нэг бодлоо ашигтай байдаг байхгүй. You put my life in motion, your love makes me wanna give my let it sound. Яг энэ цэгээс алхаад алхсан бол тэр сумаа ингэж хоёр тишээ дайж ирсэн алхаж болохгүй. Яг л нэг шулуун. Энэ заадлууд байгаа замын энэ заадал энэгээр хүртэл хэмжинэ. Хүн яг ингэж зогссон бол тэнд очиод шитгэхэд энд л зогсож явах хэрэгтэй хөлөө. Юусе ингэж хоёр тишээ алхах юм уу ийшээ ингэж дайж авах гэсэн зүйлс байж. Тэгээд хөдөлгөөн хийчих юм бол гарны чинь баярт өөр болоо явах. Вовч. Страйк үстэй. Тий. Бараг бол бараг гараагаасаа хийж байна. За энэ л. Эндээс эхэлнэ. Голос. За гайг. Чи тэр яг бөмбөггүй шамгуун хэлээд атгалтаа тааруулаад үзчих. За ерөнхийдөө эндээс л явах юм. Энэ хар зураас энд нэг юм засаа тий. Эндээс тэр ингээд зогсож. За тэгж байгаа. Хей. Манай хот явах юм байна уу? Манай хот чичээ. Ирээд гоё ингээд өөртөө энэ яг нөгөө гоё эмоцтой тоглоом багхгүй юу? Хүн гоё хүч чадлаа гаргаад хүн өөрийгөө ингээд гоё чөлөөтэй ойлгох тусам хүн ингээд сэтгэлийн өдөр тоглолтын оноо гэсэн ингээд тэрэг дагаа өндөр болоо яваад байдаг. Can't stop this clock keeps counting down. Тэгээ зүүн чи урдаа байж энэ баруун чи саад болохгүй бөмбөгөө. Тэгвэл тэнцвэрээ сайн олно гэсэн. Тэг юм. За тэгж алхаж яах. Очоод баруун үл таарчвал яах вэ? Тааруулахгүй эндээс яг алхаж явах байныг таардаг байхгүй. За чи тэгээд алхаж очиж чи одоо харж зүгээр ингээд Тэгэхээр бүр дэж явах юм. одоо эндээс би зүүн баруун эндээс л авах. Тэр болдоо. За дахиад. Яг ингэж болдоо төгсч. За. Таш яг сууж өгөөрэй. Баруун чи урдаа асуулаа. Суугаад байна. Зүүн хөлөө урдаа байгаа. Сүүл жоохон хойноосаа. Өөрөө хастандаад нь заа 100 үлдэрээс өгсөн. Тий. Зүүн хөл дээрээс суугаад шийднэ. Тэгэхээр баруун хөл чи нэгдэлээс яг бөмбөг чинь хөл чинь таараад идэв. Ингээд энэ чинь тэгдэж шүү дээ. Тэр заавч энүүгээр ингээд зүүн хөлөө. Love right now, starting right now. You put my life in motion, your love. Манай хотод нийлбэр хэдэн оноотой явж байна? 54. 54 оноотой. Биднийг бол Айл 140. Харин бэр яг ч Тийшгүй. Тийшгүй. Хач хэрэг. Юу ч амар хүнд юм шүү дээ. Айлсан дээр. нацамаараа 10 хэлтэй. Одоо шууд 20 оноо нэмэх гэсэн такшаа. одоо дахиад нэг үү болчихно. За amateur Шийдэлт болоход стрек авсан бол чи дараа нь хоёр шийдэлт тэр гол шийдэлтээ шооноо гэсэн.
Дараагийн дахиад авч байгаа тэгээд дахиад хоёр шийдэлсэн. Дараагийн шийдэлтийн онооноос гарцсан гэсэн үг. Энэ чинээс оноо гарцсан юм. Одоо хүн авчихсан. Нэг хоёр нь одоо нэг стратегиэр авчихсан. Дараагийн шийдэлтийг хийгээд байж. Тэр оноо тэндээс хэдэн бие нон тэр оноо. За. Эргэлттэй шийдэх одоо бидний энгийн шийдэлт хоёр ямар ялгаатай юм бэ? Өөр өгдөг болохоор шийдэлдээ тавьсан бол өөрөөсөө хатлтын дотор ичгээр ингээд хурдаас унцаад. За. Хүлээ. Сайн байна шүү те. Өчтөд шаардлага байна. Яг шигийг нь одоод тэр хамгийн орчин цэг энэ чигээ шугам шиг яг шидэж чадах юм бол өнгөрч өөрөө очиад жоохон цаана очиод жоохон өөрчлөлт. Тэгээд хамгийн нэгдүгээр пинийхаа юм хөө. Тэгээд сая энэ хүүхэн шидэж байгаа гэж байгаа шүү дээ. Маш хүчгүй мөртлөө очиод цэгээ онгод тэгээд Хангаас яртахад иш чийсэн цавж хийж байгаа. За. Эднээс шийдэж шүү дээ. Сайн онцлог шаа. Онцлог сайн. Манай үү? Я. Боулингийн тоглолтын талаар ингээд спортын талаар мэдлэг байгаа байсан. Ер нь боулингийн спортын талаар мэдлэг жоох марахгүй. Ягаад гэвэл сонирхдаггүй учраас хүн чинь сонирхолтой юм аа сонирхно шүү дээ. Би чи өөр юм сонирхох авчдаг. Тэгээд яг сонирхолтой юм байна тоглоод их юм бол гоё спорт байна. Найс нөхдүүд чинь ч юм уу эсвэл боулинг тоглолтын энэ тэр гэж ярьжсэн удаа байхгүй. Байхгүй шүү дээ. Манайхан чи бүгд сакс макс тэгээ шал өөр юм болоо шүү дээ. Ер нь хаяа тоглож юм байна гоё юм байна. Би 131 оноо авсан. Түүний 91 оноо. За тэгээд манай багш Таасүрэн 194 оноо авсан. Тэр сүүлийн 10 дахь шидэлтийнхаа эхнийхээ страйк болгоцсон байсан бол уг нь 200 гарчих гоё тий. Тийм гарахаас. Тэгсэн бол үржээд ер нь хэд авцаа байх байсан. Тэр 20 оноо ингэж явчихсан да. 220 авцаа гарч ирэх тий. Тэгээ манай хоёр та хоёр жоо энэ 10 алдчих тэр бонус оноо авах болчих. 10 алдаг бол бонус оноо нэмэгдээ явчихна. Ерөөсөө дандаа spare strike use spare гэж явуулаад байна. Ер нь дундчил бол ингэж шийднэ шүү дээ 124. Дундч яг 180 эртний шийдэлтэй. Тэгэхээр бид өөрийн хувьд бол жоохон дааруу шийдлээ. Гэхдээ 91 оноо гэдэг бас гайгүй шүү дээ. Гайгүй анх шийдэж байгаа юм чинь байсан. За тэгэхээр айлын баг бол одоо 8 шийдэлтэн дээрээ 75 55 107 гэж явж байна. Манайхыг бол гүйцэх магадлал бол бага. Яг сайн шээ спер алдахгүй яваад бол гайгүй л дээ. Спер алдаад байвал хэцүү.
Тийм үү. Тий, спер аваад яваад хадаш оноос гайгүй гараад ирээ. Анх удаага бас тоглож байна. Яг өмнө 2 3 бол шидчихсэн бол ингээд заалгаагүй зүгээр хамаагүй шидчихсэн байх л да. Тийм ээ. Шидэдэвэл болмоор юм уу? Тэгээд түрүү багш хэлсэн аахгүй юу? Ямар ч эвсрэг хүн ч гэсэн ер нь сурчхаар спорт гэдэг. Тэгэхээр яг заалгаад үзсэн чинь бас гайгүй лээ. Угаасаа миний нэг дутагдал нь бол нөгөө ингээ далигаад байсан аахгүй юу? Тэр далилт нь хальт гайгүй засагдчих шиг боллоо. Тэгээд тийм байна. Тэгээ юу тач ууд нь бол хүрэж аваад 100 хүрэгчий гэж бодсон чинь 100 гардгүй 9 оноо дутцсан. Тэгээ 91 дээр ирээд гацсан. Гэхдээ манай гамтлагийн темпо одоор бол 79-тэй явж байна. 90 гарах болоо юу тач ингээ хараа байж байна. Дахиад 4 шидэлт байгаа чи темпо бас илүү гарах магадлал бас байгаа дээ тий. Дуур нь оноосоо гэж байж байна. Гэхдээ яг нэг гамтлагийн хүн юм чи 90 гарчих хэрэгтэй л дээ эрэгтэй хүн байна л да тий бас. За танах ер нь манахыг гүйцэх магадлал байна уу? Байна. Байна уу? Байна. Манайх спер алдахгүй яваадахад бол гараад. Та толгойлж байгаа дунд нь ганц юу алдсан юм байна те? Нэг дээр нь юус авцсан. Түүнээс бол страйк нь бас олон байгаа юм байна да манахаас те. Яг нөгөө Танаа хоёр сайн шидэх хэрэгтэй байлгүй одоо танаас гадна. манай хоёр л одоо хүчин чармаалт хэрэгтэй байна. Ивсэл байна уу? Энд бас жоохон ивсэл хэрэгтэй юм шиг байна те. Тий, эцэг хэрэгтэй. Тэгээд багшийн үгийг сайн тогтоох хэрэгтэй. Яг л тэр үйлдэл заасан тэр Страйк. сайн тогтоогоод авчих хэрэгтэй байна. Тэгээд Үг хэр авч ин тэгээд. авч сайн юм байна. Болцоо. Анх удаа страйк авсан чи мэдэхгүй байна. Страйк авал ганцхан удаа шидэн штэ. Тий, сая жоохон буруу ойлгосон юм боллоо. Эхний страйк. Тий, эхний страйк штэ. Айгу муу шидэж байгаа сүйд рүүгээ явна чангарна гэдэг энэ гайгүй шидэж чинь. Тэгээ байх гурван спер нэг страйктай болж ирлээ ш тийм ээ. Танаа гişэн бол 91 бол авсан байгаа. Тэгээ одоо 91-ээс бол илүү гарахаар болчихлоо л да. Тий. Наа муулаадсан би бол гүйлгээс бол илүү гарах нь тодорхой юм байна. Тий, багшийн микийг авчихсан. Заас. Страйк хийлээ. Дабл страйк. Манай хойч боломж байна тэгшээ. Гүйцэх боломж. За дабл страйк гэдэг бол эвгүүлтэй 330. Манай одоо Сүүлийн 10 дахь шидэл. манай одоо страйк хийчихвэл. Гадуур нь явууллаа. 50 шид 50. Уг нь энэ 10 дахь шидэлтэн дээр 3 шидэх боломжтой байсан тийм. 3 үзсэн нийт 30 оноо авчирч байгаа байхгүй багтаа. За хоёр дахь шидэл дээр 8 оноо галаа. За Мөнхбатын хувьд 92 оноотой тоглолтыг дуусгалаа. Дуусч юм одоо нэг Сүүлийн шидэлтэй яасан муу шидэлтэй. Гэхдээ тэндээс доош хүн байж 91-тэй хүн байна. Одоо манай шав яах вэ? Хоёр дахь холбоот хийчих хэрэгтэй. Тэгээд гоё болчих шүү дээ. 3 шидэх боломж байна. Страйк хийвэл 3 шидэн штэ. 79 оноотой темпо. Мошигдсон уу? Яа шидөө? Дахиад шийдэх. Манай үсэ байрлал сольчихсан бүр эндээ шийдчихсэн. Тэр хараа. Очиж. Ганцхан дахиад шийдчих. Темпо 107-оор дуусна. Одоо багшаас бүх зүйл шалтгаална. Би одоо 3 трипл хийчих юм бол нийлээд 5 дараалсан болно шүү дээ. над маш шүд даалгавар өгч юм л тоо. Боломж байна. За багшаас бүх зүйл шалтгаална. 3 удаа Манайхыг гүйцэж байна. одоо багш нь 3 страйк авах юм бол 5 дараалж страйк хийсэн болох гэдэг байна л да. Тэнд нь 3 трипл яваад тэгээ спер болоод 2 дараалж страйк аваад одоо хамгийн гол 3 шийдэлт байхгүй юу? Тэгвэл гүйцэх үгүй юу гэдэг нь шийдэгдэндээ. Хүлээгч 3 дахь бөмбөг хүлээж байгаа. Трипл. За. Ахаа 2 байгаа. Оноо.
Гэтэ маш эвгүй л байна л да одоо. Трипл авчлаа. Энэ бол ингээд сүүлийн тамирчид маш чухал байгаа юм шүү дээ. Тийм байна. Ахаад оноо нь орсонгүй хүлээгдэж байгаа. Энэ ер нь манхаас гэтэ 386-ыг ороод ирэхээр би бараг л давчлаа л да. Бараг давчлаа. Одоо энэ шийдэлт их чухал. Сүүлийн шийдэлттэй чухал байна. 386 манайх 416. Одоо страйкийг алдсан ч гэсэн ахаад нэг шид хийх байгаа юу те? 3 байгаа. За покер хийлээ. Покер. Үнээр гайхалтай. Тэгэхээр манхыг бол ерөнхийдөө бараг л давчлаа л да. Гэтэ сүүлийн шийдэлт 406 болж ирсэн. Манайх 416. Сүүлийн үржин. Сүүлийн танаа 4 оноо чи ороог байгаа байхгүй юу? Энэ бас 200-аас давцсан тий. 200-аас ангалтай давчлаа л да. За манайх тэгээд Дөрөв дарааж страйкийг одоо покер гэж хэлээ дээ. I'm ready, set, go, ready, set, go. You put my life in motion, your love makes me wanna give Сүүлийн шийдэлт. За 6 дарааж эргүүлэг жоохон сол боллоо. За одоо үржин. Таратата. 200-аас дээш гарчаар ингээ үржиж байгаа юу те? 213. Манайх 416. Сая бүгдийг нь унгасан болоод Нэгээр хэд байгаа. ядаж нэг тийм нэгээр 417 Магсар Жалмын хувьд бол 213 оноо авсан. Манай лидер 194 гэхээр хоёр тоглогч нь их муу шидсэн болж таарна тийм. Тэгээ зүгээр бид хоёроос Маш их авсан. Анх удаа тоолж байгаа. Би бол унаг 100 хэд авчдаг байхгүй 140 50 авчдаг байхгүй 170. Чагийн маань харин жоох 90 жоох муу оноо авсан. Энэ удаад 92 авчлаа. За Хожигдсан юм чи сайхан хооцоогоор хийнэ гэж байна тийм. Гэтэ ер нь хамгийн доотлын оноог би авчлаа л да. Багаас авах тийм. би бас анх удаа тоолж байгаа бас. За. Тэр нь дараа ирж тоглоом хийнэ тэр гэсэн бодол. За ер нь бодол бол байна. Найзуудтайгаа ирж тогломоор юм байна. Их гоё юм байна. Би анх удаа тоглож байгаа. Анх удаа тоглож байгаа нь 100 хэдэн оноо авна гэдэг бол бас сайн манай Магсар Жалан багш хэллээ л дээ. Ер нь их сайн шүү. Анх удаа тоглож байгаа юм шиг сайн юм байна. Боулингоор хичээлгээд цүнх хэрэглээл ховц сонор гээд тэнэс хэсүүлээд нэлээд олон төрлийн зүйл шаардлагатай байдаг шүү дээ. Энэ одоо ямар төрлийн цүнхнүүд байна? Энэ бол Хаммер байна, Галапал байна, Ибон гэдэг байна. Энэс гадна Зэлт гэдэг ах хэвээр. Storm гэдэг брэнд компаниудын цүнхнүүд байдаг. Түүнийгээ дагаад бас брэндүүдээ бас бөмбөгнүүд байна. Ер нь дагнаад хийждэг бөмбөгнүүд нь ч гэсэн Бас яг тэрнтэйгээ адилхан нэртэй. Тэгээд тухайн үедээ тааруулсан жинтэй тэгээд бөмбөгнүүд байна. бөмбөгийн юугаар хийдэг юм бэ? Яг үнийг хэлээд сайн мэдэхгүй маа. Хагарч үзсэн үү? Хагархаа бөмбөг үтсэн. Хагархаа бөмбөгийн дотор болохоор нэг юм хүндрүүлэх одоо манайхаар бол пластик хэдэл байгаа юм да. Тэгээд дотор нь туглаг байгаа. Тоглохтой. Яг голын төвдөө болохоор туглаг байдаг. За. Задлаад онгодод үзэж болох уу? Энэ таны цүнх үү? Тэний цогтой байгаа. Энэ бол Колумбиагийн бөмбөг байна. За. Энд ч бас аваа хүнд юм байна шүү дээ. За. Энэ дээр нь одоо брэнд нэр байж байгаа. Колумбиа гэдэг чинь. Колумбиа. Чин 12 тал бөмбөг байна. 12 паунд. Дээдлийн хэд хүртэл байдаг лээ? 15. 16 ч гэж байгаа. Энэ дотроо бас ингэ юм. Энэ бөмбөгийн уут байна. Бөмбөг бас ууттай их стоктой. Тэгээ энэ дотроо бас юм ховлтой юм байна тий. Тэгээд одоо энэний команд нь болохоор тухайн хүний хэрэглэх юм байгаа. Богоны хамгаалалт Нөгөө бэлээ юм шүү дээ тий. Би гэж үзэх үү? Яаж хийх юм бэ? Дээр үднийг юм үзчихсэн л. За. Энийний үүрэг нь яадаг гэлээ?
Үнний үүрэг болохоор одоо хүний бугуу ба шүү дээ. Хүний хойш нь одоо бөмбөг даахгүй ингээд байгаа шүү дээ. Тэрнээс хамгаалж байгаа. Одоо бичлэг байгаа шүү дээ. Бөмбөг дээр нь бөмбөг маань яг алган дээр өчих хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр. Энэ хойд нь одоо энэ ингээд өчих шүү дээ. Тэгээд ингээд энэний хойд хойшоо байх гэж байна. Тэгээд энэ дээр өөрөө тогтохгүй та. Энэ өшөө юм байх юм уу? Төдий гэх юм уу? Гарандаа тааруулаад Гаранд өөрөө хугааныхаа зэмдээ тааруулаад, хөдөлгөөндөө тааруулаад тэгээд нааш чаас. Өөр энэ бас яадаг юм. Бэли юм. Бас тэгтээ хатуулахтаа. Энэ бол энгийн үед бид нар сая тоглож байхдаа ч гэсэн хэрэгж болох юм тий. Тэгээ эмэгтэй хүн гэсэндээ бүгднгээс нь баа оноотой байсан. Гэхдээ яг та чамаас тэ ганцхан нэг онооны юу дайснараа бас жоохон бахархал төрж яана л та өмнө тоглож байсан хүнээсээ тий. Уг нь бол би нэг 170 орчим оноо авдаг байхгүй. Гэсэн сая жоохон 10 оноо авчлаа. Темпогийн үед Тий. За анхудаага тоглож ин тэгээд манай багш Максар Жалмын хэлснээр бол тий анхудаа тоглож байгаа хүн бол нэг 100-аас дээш оноо авна гэдэг бол ерөнхийдөө унган авиас бол байна гэж хэлсэн. Тэгээд Максар Жалмын багшийн хэлснээр тэгээд сайн тоглолоо. Тэгээд анхудаага тоглож байна. Тэгээд бойлинг гэдэг спорт бол маш гоё юм байна. Тэгээд цагийг зөвчлөөтэй тэгээд залуучуудаа спиртлэг спортлог амьдраас бойлингоор хичээлээрээ бас найз нөхдөдөө тоглох юм бол бас гоё юм байна шүү гэж хэлмээр байна. Тэгээд тэрийн хувьд бас сэтгэл их гоё байна. Тэгээд удаан тоглохоор жоохон гар их өвддөг юм аа анхудаа тоглож байгаа болохоор тийм. Тэгээд ерөнхийдөө өмнө эмэгтэй хүмүүс гэх юм бол хүмүүс ийм эмэгтэй хүмүүс бол тоглоход хэцүү юм байна. Хугарсан. Эхнээсээ ингээ хумс нь хугарсан бас дээр нь урам нь хугарсан. Тэгээ октоудаа хэлэхэд бол хумсгүй тоглоорой гэж хэлье. Харин тий. за ингээ та хоёрын цаашдын уран бүтээлч чинь амжилт хүсье. Кайф нэвтрүүлгийн эх 7 хоногийн дугаараар эргээд уулзцай. Баяртай үзэгчтэй.